Хүүгээ тосгонд хүний мах иддэг хүмүүс байдаг уу? Эсвэл энэ зөвхөн хэн нэгний зохиосон аимшигт тоглоом уу? Өмнөх 4 ангид бид Дайгогийн хамтаар аюулын ирмэг дээр ирсэн. Харин одоо тоглоомын дүрм өөрчлөгдөнө. Ингээд Ганнибал зурлалын хамгийн эргэлттэй, хамгийн цочирдон үйл явдлууд өрнөх 5 дугаар анги эхэлж байна. За тэгээд нүүрнийхээ тал хэсгийг хэдүүлсэн каннибализмын хохирогч залуу түүнийг өсгсөн ээж нь аварсан бөгөөд одоо нас барсан. Наад чи хүмүүс ингэж битгий хүний идэж болоосой гэсэндээ би үүнийг чамд хэлж байгаа юм гээд бас бүр нэг их дэлгэрэнгүй зүйл ярилгүйгээр гинт яваад өчгөн. Дараагийн хэсэгт Кейсүгэ нэг том чулуун дээр түүхий мах тавиад хонхшиг зүйлээр хин нэгэн тохиогч байгаа мэт дуугаргаж байгаа дүрс гарна. Яг л ирж хоолой дээрээ гэж байгаа мэт. Нүрээ идэвсэн залуутай уулзчаад эргээд баярын бэлтгэл дээр Дайгог иртэл тосгоны өвгөн болон түүний дагуулууд түүний хаашаа явж юу ийсэн талаар ирээ зэргүй шалгаах бөгөөд энэ тосгоныхон хүний хэрэгт хитрхи гэмээр хошууд өргөх туртай ажээ. Хүн болгоны хийсэн үйлдэл бүрийг бүгдээрээ мэдэж байх ёстой юм шиг л тэдэнд цагдаад мэдэгдэхгүй хүсэхгүй байгаа нууц байгаа нь тэдний хандлагаас илэрхий бөгөөд түүнийг Дайго ухаж төхөөд байгааг тэд хэдийн гадарлцгаад энэхүү шалгаагаад байгаа байх л та. Энэ хүний сонин байцаалтын нөхцөл байдалд ороод байж байтал баярыг зохион байгуулах шинэ удирдагч ирэх бөгөөд тэрээр аавынхаа орыг залгаж байгаагаа хэлж энэ жилээс өөрийн биеэр баярыг зохион байгуулах талаар тосгоныхонд хэлнэ. Тэгээд Дайгод бэлтгэлийн дараа уулзъя гэж хэлнэ. Бэлтгэлийн дараа өнөөх залуутай уулзтал тэр залуу Дайгог тосгонд уусаж чадахгүй. Тосгоныхон угаасаа л гадны хүмүүсийг дотроо оруулдаггүй. Чи бараг нүүсэн дээр гэж хэлнэ. Харин Дайго өөрийн мөрдөж байгаа хүн эзэн хэргийн талаар хэлэхэд уг залуу энэ талаар мэдэхгүй бөгөөд итгэхгүй байгаагаа хэлж энэ бүхэн олон жилийн өмнө баяраар хүүхдүүдийг амьд хүмүүсийг өргөл болгодог байсан ч одоо бол хүний амь хорохоо болсон талаар нь хэлнэ. Тэгээд өөр асуух зүйл байвал хизээш надтай холбогдож болно шүү гэд нэрийн утсаа өгнө. Ингээд л жаахан ярилцаа зогсож байтал дахиад нөгөө өвгөн дагуулуудтайгаа хүрээд ирэх бөгөөд тэдний юу ярилцаж байсныг шалгааж эхэлтэл баярын удирдагч залуу харин хөнхөөн булзааруулж дөнгөнө. Тосгоныхон явахдаа Дайгод түүний бүх зүйлийг мэдж байгаа талаар доог давхуутай ч юм шиг учир битүүлэг зүйл хэлчихэд яваад өгнө. Настай хүмүүс гэхэд өөр сэдвтэй хүн сэтгэлтэй харьцахыг шаарддаг хэрнээ Дайготой харьцаж байгаа нь бүр заримдаа арай л хитрхи санагдана. Хэд хоногийн дараа нөгөө дугаараас Дайгод дахин нэг хаяг илгээх бөгөөд тэнд нэгэн буудал түүнтэй уулзахыг хүссэн бололтой. Дайго буудалд очиход түүнийг нэг ахмад насны залуу угтах бөгөөд тэрээр өөрийн сайтын нийтлэлд зориулан энэхүү хүн иддэг уламжлалын талаар судалж байсан талаараа хэлнэ. Түүний судалснаар Гүүгээ тосгонд хүүхэд маш цөөн хэрнээ амьгүй төрсөн хүүхдийн тоо байх ёстой хэмжээнээс харьцангуй их байгаа юм шиг санагдсан аж. Яг энэ ярианы үеэр дүр солигдож нөгөө нэг ядаргаатай өвгөний охин нь маш арга тэрвэрж байх хэсэг гарах бөгөөд ээжийг нь хараад сандран уйсалгах бөгөөд өвгөн ирээд охин нь 3 жилийн өмнө амьгүй хүүхэд төрүүлсэнд бол энэ тал дээр эмзэг байдаг гэж хэлэх боловч харин охин нь үгүй хүүхэд минь амьгүй байгаагүй тэр хөдөлж байсан түүнийг Гото гэр бүлийнхэн аваад явчихсан биз дээ гэд учир битүүлэг ойлгомжгүй зүйл ярьж эхэлтэл аав нь түүнийг хүчээр аваад явчихна. Дүрс эргээд Дайго болон ахмад насны судлаач руу ирэх гэж тэд тосгон дотор шүгэл үлээж байгаа нэгэн байж болзошгүй талаар санал нийлнэ. Кана руу хамгийн сүүлд ярьсан хүн нь нүрээ идүүлсэн залуу болон судлаач хоёрын аль нь ч биш бөгөөд өөр хин нэгэн Канод мэдээлэл өгсөн байж тааргана. Маргааш нь Дайго их нэртэй өвгөний охиныг цагдаад болсон явдлаа өөрийн мэдэж байгаа зүйлээ хэлэх тал дээр хятгаад өгөөч гэж гуйх бөгөөд түүний гуйлтын дагуу эхнэр нь эмэгтэйтэй ярилцсан. Нөгөө талд Дайго тосгоны шинэ ахлагчтай уулзаж Гото гэр бүлийнхнээс яагаад тосгоныхон тэгж их төлөөд байдаг талаар асууна. Залуу ахлагч шалтгааныг нь Гото гэр бүлийнхэн дайны үед газартай баян байсан бөгөөд тосгоныхон тэдний гэр бүлд ажиллаж амьд зодог байсан болохоор гэж хэлнэ. Мөн амьгүй төрөлтүүдийн талаар асууж тэрхүү амьгүй төрөлт бүрийг Готогийн нэмээ их барьж авдаг байсан талаар хэлэхэд залуу ахлагч энэ талаар хэд хэдэн эмэгтэйгээс сонссон ч гэлээ зөвхөн ярианд итгэх нь хангалттай үндэслэлтэй биш гэж үздэг хэлнэ. Оройн өвгөний охин цагдаад очиж өөр тохиолдсон явдлаа ярихаар ирснээр 5 дугаар анги маань төгсөж байна. 6 дугаар ангийн эхлэлд тэд бороотой орой машин суугаад ярилцах бөгөөд өвгөний охин Готогийн эмээ түүний хүүхдийг их барьсан бөгөөд хүүхдийг нь амьгүй төрсөн гэж хүчээр авч явахдаа инээмсэглэж байсан гэж хэлнэ. Нэг удаан ярилцаагүй байж байтал мөн л нөгөө өвгөн дагуулуудаа дагуулад ирчихсэн түүнийг хаашаа юу хийх гэж явсан талаар нь шалгах гээд ирчихсэн байж байна. Охиноос нь яриа авсан гэдгийг хараад бүр их уур нь хүрэгч түүнийг яаж чадалгүй охиноо аваад харахаар явна. Үүний дараа Готогийн залуус галд орж суугаад
Дайгог яах талаараа ярилцаж шөнийг өнгөрөх бөгөөд маргааш нь Кейшүке Дайгог хамт анд явах талаар асуухаар ирээд түүнийг аваад ан агнахаар орой явна. Ойдчоод Кейшүке гэр бүлийнхэн талаар шинжлэхгүй байх талаар битүүхэн санамж өгнө. Дайгог гэртээ иртэл эхнэр охин хоёр нь гэртээ байхгүй байх бөгөөд эхнэрлүүгээ залгатал охин нь дахиад алга болчихсон талаар хэлээд тэд хамтдаа сандран охиноо хайж эхэлнэ. Дайгоо тосгоны хүмүүсийг охиныг нийтэнд нуус нөх хэмээн шижиглэж энэ талаараа өвгөн болон түүний дагуулуудад хэлэн сануулж байтал азар охин нь найзтайгаа хамт гол дээр очиж тоглохоор явсан байж таардаг. Гэртээ гараад охиноо унтуулчаад эхнэр нь нөхрөө энэ хэрэгээ мөртгийг зогсоох тосгоноос явах талаар санал хэлтэл Дайгоо энэ бүхнийг эхнэр охиныхоо төлөө хийж байна гэж хэлэх нь эхнэрийнх нь уурыг бүргэж Дайгоо зөвхөн өөрийнхөө дур сонирхлын төлөө энэ хэргийг тэгтэл улааран мэдэж байгаа талаар нь хэлж амин хуваа бодож гэр бүлээ эрсдэлд оруулахаа болох талаар сануулна. Хэд хоногийн дараа Дайгоо нөгөө шинжээчтэй уулзах бөгөөд шинжээч хэсэг хугацааны өмнө Готогийн эмээтэй уулзаж байсан бөгөөд түүнийг Кану цагт авчирч байсан. Түүний биеийн байдлыг үзэхэд хүний мах эзэн хүнд ихэнхдээ илэрдэг утга учиргүй инээлт тутал цаажилтын шинж илэрсэн байсан гэж хэлнэ. Мөн тэдний гэр бүлд ийм Куру гэдэг өвчтөе өөр хүн бас байж магадгүй гэж таамаглах бөгөөд шинжээч гэхдээ хэдий ийм хүн байсан ч тэр хүн нас барсан байх ёстой. Энэ өвчнөөр өвдсөн хүн удалгүй өгдөг гэж хэлнэ. Мөн өөр нэг таамаглал гаргасан нь хэрэв тийм хүн амьд байгаа бол энэ нь Куру өвчний мутацлагдсан шинэ хувилбар байж болно гэж хэлгэжээ. Оройн тосгонд баярын бэлтгэлээ хийх бөгөөд тосгоны залуу ахлагч Дайгоод энэхүү баяраар өмнө нь амьд хүүхдийг үргэж болгодог байсан талаар дахин хэлнэ. Харин одоо өлсгөлөн хэцүү байдал байхгүй тул хүнээр үргэж барьц биш сүрлэр хүнд ус хийж өргөдөг болсон гэж хэлнэ. Үүний дараа дэлгэц солигдож Кейсүке өөрийн дүү Ясукыг дагуулan нэгэн хонглоор алхах бөгөөд тэрхүү хонглын төгсгөл байх өрөөнд ортол хүүхдүүдийг яг л малын хашаанд хийсэн мэт хашсан өрөө байхаач энэ бүх хугацаанд Кейсүке өргөл болох эдгээр хүүхдүүдийг амьд байлгаж байсан бөгөөд одоо өөрөө Гото гэр бүлийн ахлагч болохоор болсон тул өөрийн дүүд ажлаа уламжуулалт өгөх гэж байгаа талаараа хэлж түүнийг энэ удаагийн баярт өргөл болох хүүхдийг бэлтгийг тушаана. Яг энэ шөнө Дайгоо эхнэр болон охиноо аваад тосгоноос явахаар шийдэх бөгөөд тэднийг явах үед машинтай нэгэн Гото тэднийг дагаж тэдэн рүү халтгыг оролдох боловч тэд мултран гарч эхнэр болон охиноо цагдаагийн хамгаалтанд хүргэж өгч чадна. Үүний дараа тэрээр эхнэртэй тосгон руу буцаж явах талаараа хэлэхэд эхнэр нь эсэргүүцэх нь ойлгомжтой. Дайгоо энэ бүхэн олон хүүхдээ амийг аврах ажилд бол амиа бодоод хойш шууж чадахгүй гэдгээ хэлэн тосгон руу явгаад болно. Маргааш нь тосгонд баярын өдөр болох бөгөөд баярын бэлтгэлийн үйл ажиллагаа дуусах тал руугаа орж байна. Кейсүке хувцас өмсөн бэлтэж байтал түүн рүү Кану цагдаагийн охин залгаж түүний хүүхдийг тээж байгаагаа хэлнэ. Цагдаа буцаж тосгонд ирээд нууцаар тэднийг ажиглах гэж байтал Готогийн нэг залуу түүнийг бариад авна. Дайгоо тэр залуутай зодтолдож байхдаа танай гэр бүл надад мэдээлэл өгсөн хүн байгаа гэж түүнд ойлгуулна. Бух шиг хүчтэй тэр залуу Дайгоог яадах амгүй ухаан алдуулах бөгөөд энэ ангиугаар дуусч байна. 7 дугаар анги маань Дайгоог Готогийнхан гэрлүүгээ өргөөд оруулж байгаагаар эхэлнэ. Тэд Дайгоог сэрээгээд яриултал тэрээр мэдсэн бүхнээ хэлэх бөгөөд хэрвээ өөрийг нь албал нөхцөл байдал жинхнээсээ та нарыг бүрэн сэжиглэх болох хангалттай үндсэлтэй болно гэж хэлнэ. Өрөөнд нөхцөл байдал нэлээд хүндхэн байх бөгөөд Готогийнхан юугүй Дайгоог буудчих гээд байж байх үед цагдаагийн дарга орж ирээд Дайгоог арай гэж амжин өөрсдөө түнд хариуцлага татна гэж хэлээд амьд минь аваад гарч явна. Нөгөө талд Ясуке энэ жилийн баяраар өргөл болох байсан хүүхдийг зугтаалах гэж байгаад Готогийнхондоо баригдаад өөрөө бас хамт хоригдчихно. Одоо гэрийнхэн түүнийг гэр бүлээсээ урууж гадагш мэдээлэл гаргасан нэг юм байж болзошгүй хэмээн хардаж эхлэхажээ. Цагдаагийн даргатай хамт Дайгоо цагдаагийн хэлц рүү явах замдаа цагдаагийн байгууллагад ч итгэж чадгаа болж байгаа гэдгийг хэлтэл цагдаагийн дарга түүнийг нууцаар мөрдөг явуулж буй багийнхан дээрээ авчирна. Дайгоо тэдэнд өөрийн мэдсэн зүйлээ хэлэх бөгөөд мөн 2 м гаруй өндөртөө тэр учир бүтээлэг хүний талаар хүртэл хэлнэ. Цагдаагийнхаа ерөнхийдөө мэдээлэл цуглуулсан ч гэлээ Дайгоогийн хажууд бараг юу ч мэдэхгүй шахах хүмүүс байгаа гэдэг нь тодорхой харагдана. Тэд энэ үед хүүхдүүдийг байлгаж байгаа агуулгын байшлыг олох бөгөөд тийш очиж ажиллагаа явуулах зөвшөөрөл авах гэдэл хангалттай нотлох баримтууд бол боломжгүй гэсэн хариу авав. Нөгөө талд цагдаагийн гэр бүлийг хамгаалтанд авахар нууц багийн нэг гишүүн жолооч цагдаатай хамт эхнэр охиных нь үүдэж байгаа газар руу хөдлөнө. Энэ үед Дайгоо нүрээ идүүлсэн залуугийн талаар хэлж тэрээр гэрч болж болох талаар хэлэх боловч үнэндээ нүрээ идүүлсэн залуу хэдийгээр амьд гэрч болж хэргийг албан ёсны болгохыг хүсэгч гэлээ
Ээжээсээ сонссон түүхэн түүнийг цаашид юу ч хийж чадахгүй нөхцөл байдалд оруулна. Ээж нь нүрээ дүүсэн залууд юу хэлсэн бэ гэвэл түүнийг аваад цогтох үед ээжийг нь түүний төрсөн хүү Кэсүгэ хамгаалсан бөгөөд хэрвээ ээж нь энэ уламжлалын талаар хэн нэгэнд хэлбэл төрсөн хүү нь амиа өгнө. Төрсөн хүү нь уламжлалыг дагалгүй гэр бүлийнхээ эсрэг зүйл хийвэл тэд мөнхөх ам тангараг өгч байж ээжийг нь нүрээ дүүсэн жаахан хүүдээ хамт цогтоох боломжийг олгосон талаар хэлсэн байдаг. Үүнийг хийгээ эхэн хүүгээ хамгаалахын тулд тэд энэ аимшигт нууцыг өөрийн амаар гадагш задруулахгүй байх хэцүүхэн үгийг хүлээсэн байж. Энэ үед Готогийнхон дотор нь хагалдаан үсэж хэн урвсан талаар хатуухан шүүлт болж нэгнийгээ алах хүртэл хүчидмэл байдал үүссэн байгаа нь харагдана. Оройн тосгоны шинэ ахлагч залуу Кэсүгэтэй уулзаж хүүхдүүдийг суллаад энэ аимшигт заншлыг зогсооцгоё. Одоо өнгөрсөн үеийнхэн байхгүй. Бид энэ бүхнийг зогсоож чадна гэж түүнээс гуйгч Кэсүгэ зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Түүнд хэдий хамт биш байгаа ч гэлээ ээжигээ хамгаалах түүнийг амьд байлгах үүрэг байгаа. Тиймээс тэр гэр бүлийнхээ заншлаас зуршин зүйл хийж болохгүй. Нөгөө талд Дайго их нэртэйгээ яриад тосгон руу явах талаараа хэлж байгаа нь гарна. Харин энэ үеэр Готогийнхан агуулгад ирээд Ясугэ хүүхдүүдийн хамт авч явна. Үүний дараа эхнэр болон охиныг хамгаалтанд авахар нууц багийн гишүүн өөр нэгэн цагтаатай ирэн тэдэнтэй уулзах бөгөөд нууц багийн гишүүнийг дагаж ирсэн цагтаа нь яг үнэндээ түүнтэй хамт явах ёстой байсан цагтаа биш харин Гото гэр бүлийн хүн болох нь ил болж тэрээр хэн нэгнийг будаж байгаагаар энэ хэсэг солигдчихно. Ангийн төгсгөлд Дайго ганцаараа агуулгад ирээд өрөөнд ортол тэнд хэн ч байхгүй. Бүх хүүхдүүдийг аваад явчихсан байх ба яг л эхний ангийн эхэнд Кано цагдаа ямар нэгэн зүйл олцглоо гэж хэлсний дараа хадууртай гар гарч ирсэн шиг Дайгог тэр өрөөнд байхад мөн нөгөө хадууртай том биетээ итгээд гарч ирэн Дайго руу дайрна. Тэгээд түүнийг нүдээ нэхэд тэрээр нөгөө аимшигт уламжлалыг харах бөгөөд хэн нэгэн чулуун дээр тавьсан хүүхдийг амьдаар нийдэх ба Кэсүгэ түүнд түүхийн мах өгөхөөр сарвааж Каното хоёрын зүг байсан бид хүн иддэг гэж хэлж байгаагаар энэ үлрэл маань дуусна. Үйл явдал яг энд хүрээд бүр хамгийн сонирхолтой хамгийн аюултай хэсэг дээрээ тасарчлаа. Хүүгээ тосгоны аимшигтнууд үүгээр дуусах уу? Эсвэл Дайго болон түүний гэр бүлд илүү том аюул занал хийлж байна уу? Энэ бүх асуултын хариултыг бид дараагийн улирлаас олж мэдэх болно. Хамгийн гоё мэдээ нь юу вэ гэвэл та бүхэн удаан хүлээх шаардлагагүй. Би дараагийн улирлын үйл явдлыг яг эх 7 хоногт оруулж эхлэх болно. Тиймээс дараагийн ангийг алдалгүй үзэхийн тулд суугт маань subscribe хийж хонхоо дараарай. Тэгээд эх 7 хоногт илүү аймаар, илүү галзуу үйл явдлуудаар иргэн уулзцгаая. Түр баяртай.